За сайн байна уу? Бэтэрд байна. За би өнөөдөр та бүхэндээ гоё ирээдүгээс танд ярьж буй цагтаал гэсэн сэдвтэй мэрэг хийе гэж бодлоо. За тэгээ бүгдээрээ шууд уншлахтаа оръё. Тэгээд ирээдүгээс танд ирээдүйн өөрчлөн байж болно те. Таны дээд би юу сүүл тэнгэрүүд нь танд юу гэж хэлүүлж байна вэ? Тэ одоо мэдэх ёстой зүйлсүүд чи юу вэ? Тэ мэдүүлэх ах зүйлсүүд чи юу вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За бүгдээрээ сонголтын картуудаа. Яа. Танд ирж буй одоо ирээдүйн мессеж гэх юм. Цагтаал. За нэгдүгээр групп, хоёрдугаар групп, за гуравдугаар групп. За ямар адилхан хөзрүүд гараад ирвэ. Тэр цэнхэр мэнхэр өнгөтэй гараад ирлээ те. Цэнхэр өнгөтэй. Тэр чинь янз бүрийн өнгөтэй штэ гүн. Ингээд уншлах хийхээр ер нь нэг иймэрхүү байх юм аа. За бүгдээрээ харж агаад сонголтоо эцгээе. За эхний групп маань ийм. За энтэй бол нэлийн төстэй байна те. Тэгтээ яг хэлбэр нь өөр болохоор тэгээд хэлбэрээс нь те харж агаад сонгох нь байна. Жохон ингээд баруун тишээний хазаацсан. Ийм цэнхэр өнгийн өдөнөө нэгдүгээр групп маань. За хоёрдугаар групп маань хамгийн тод өнгөтэй байна те. Тод өнгөтэй, тод гүн өнгөтэй. За ийм өд байна. Доороо жоох ийм шар туяатай. За гуравдугаар групп маань болохоор нэлийн доороос ийм усалттай гэх юм те. Ийм бүдэг цэнхэр өнгийн тийшээ босоо хэлбэртэй. За ийм өд байна. За тэгээ та нарын маань ирээдүгээс танд ярьж байгаа цагтаал юу вэ те? Ямар захиасууд ямар цагтаал танд маань ирэхээр байна вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За бүгдээрээ нэгдүгээр группээс орчлого эхлэе. За нэгдүгээр групп маань та нар маань энэ картыг сонсон байх учиртай те. За нэг харъя. За энэ дэр болохоор Чикати гэсэн юм шүү байна. За энэ шууны энэ картн дээр те байгаа мессеж нь болохоор за одоо л ингээд өнгөрснийг тавьж авах хэрэгтэй байна тий. Одоо ингээд өнгөрсөнд одоо давтагдаж ирсэн зүйлсүүд те одоо ерөнхийдөө шинжлэгдэх цаг нь ингээд болчихсон байна гэсэн утгатай ийм одоо ирээдүгээс бол тий ирээдүйн өөр байгаа шүү гэсэн тий ирээдүгөө одоо тий илүү дээр байлгахыг хүсэж байгаа юм бол бас одооноос өөрчлөлтийг өөртөө авчрах хэрэгтэй байна. Тийм танд одоо тий ингээд нэгэнт ингээд таныг хөгжүүлэхгүй болчихсон иймэрхүү сонголтууд ч гэдэг юм уу тий зуршлууд ч гэдэг юм уу иймэрхүү ажил яаж болно тий эсвэл харилцаанууд байж болно. Тэр зүйлсүүдийг ерөнхийдөө өөрөөсөө тавьж авах хэрэгтэй байна. Ямар нэгэн байдлаар эсвэл тий гомдол байж болно. Ер нь жоохон тийм тань ингээд шин зүйл орж ирэхээс одоо хойш нь татаад байгаа тий тэр зүйлсүүдийг өөрөөсөө тавьж явуулах хэрэгтэй байна гэсэн ийм одоо зөвлөгөөл гарч ирж байна. Тэгээд энийг сонсоход тантай ер нь таарж байгаа юм л тий. Та үргэлжлүүлээ сонсоорой. Тэгээд юу ахгүй л тий таахгүй ах юм бол өөр хоёр группээ сонгож болно. За бүгдээрээ дахиад нэмэлтээр Oracle картууд татаад Energy check-ins хий. За flexible гэсэн хөтөр гарч ирсэн байна. Нэгдүгээр группийнх нь ирээдүгээс ямар цагтаал ярьж байна вэ? Ямар цагаас цагтаал ярьж байна вэ? Харцгаая. Ингээд дахиад нэг үзэр авч байна. Ямар харагдаж байна? Яа тэгэх
Phoenix гарч ирж байна. За. Ялцгүй Phoenix ч юм бас өөрөө хувиралд өөрчлөлт шинжилэлттэй өөрөөсөө одоо өөрийнхөө өмнөх тэг би одоо тэр өмнөх identity тий өөрийгөө тодорхойлж тэр бүх зүйлүүдээ одоо юу яагаад шатаагаад тий байхгүй болгоод одоо юугаар бол тий одоо хүлээд гэж ярьдаг тий яг жинхэнэ физикал хөл биш тий зүгээр одоо энергийн төвшөнд тийм хөлөөс ингэж дахин өөрийгөө амьлуулж байгаа ийм одоо дүр зурагтай байдгаа одоо ийм символтой тий ийм одоо сүнслэг утга учиртай ийм амьтан байдгаа. За тэгэхээр та нарын мань хувьд болохоор нялцгүй одоо тий ирээдүгээс ийм нэг өөрчлөлт ирэх гээд байна шүү тий. Жишээл одоо ингээд бүр ингээд шал ингээд өөр амьдралаар тий өөр одоо identity хувь хүнээр өөр одоо ийм одоо бүр ингээд тис өөр гэх юм уу тийм амьдрал ингээд чамайг хүлээж байгаа. Тэгээ одооноос ингээд танд бас тий иймэрхүү зүйлсүүд ингээд мэдрэгдээд ингээд явж байгаа. Одоо иймэрхүү зүйлсүүд гэхээр юу вэ гэхээр гинт одоо юу гэдгийг өмнө нь ингээд зүгээр байсан зүйлсүүд гинт ингээд танд зүгээр биш юм шиг санагдал нийл өөрчлөх хэрэгтэй юм санагдал өмнө тухтай төгтөй байдаг байсан одоо ажил ч юм уу тий эсвэл юу гэдэг одоо уулздаг байсан найзууд ч юм уу тий тэр зүйлсүүд нь ингээд хамт байхаар ингээд өмнөшгөө ингээд гой байхаа болцсон ч юм уу тий. За ийм байж болно. Эдгээр бол ингээд зүгээрээ яагаад гэх юм бол таны ингээд дотроос юмс ингээд өөрчлөгдөх хэрэгтэй. Та ингээд дараагийн түвшинд ингээд гарах хэрэгтэй байгаа учраас одоо энергийн түвшиндээ та өөрөө тэтгэр зүйлсүүдээс ингээд сэтгэл ханамж авах болчоод ирж байгаамаа. Энэ бол ингээд зүгээр шүү. Тийм ерөөсөө энэ ингээ өөргөө буруутгаад тий тэгээд ах хэрэггүй. Тэгээд юмс гэдэг заавалч ингээ нэг янзаараа ингээ байх албагүй байдаг штэ тий. Альва зүйл ингээ дандаа ингээ хувьсаж ингээ өөрчлөгдөж байдаг. Тийм учраас энэ өөрчлөлтийг ч гэсэн өөртөө ингээ тий үгүй энэ ч одоо би штэ тий би чи юм хүн штэ гэд зөрүүдлээд байлгүй. Им гоё уян хатан байгаарай тий. Өөрчлөлтийг ингээ сайхан хүлээж аваарай. Одоо ингээ сонголт хийж байгаа юм шиг тий. Сонголт ингээд хийж хахад өөрийнхөө биеийг ингээд чангалуулах юм бол одоо доош нь ингээд тий өсөж дэвждэг улам ингээд би сундуутай адилхан иймэрхүү үед болохоор ерөөсөө л ингээд сул тавих хэрэгтэй тий. Сул тавиад тэгэх юм бол илүү одоо сонголцаартай болдог шиг ийм одоо тавьж явуулахад суралцсанаа гэсэн байна. Тийм тэгээд эдгээр цаг хугацаанд бас ер нь ингээд хүнд яг энэ цаг хугацаа нэлээд надад бас хэцүү байдаг юм шиг санагддаг. Яг гэх юм бол ингээд өөрчлөлттэй энэ үг ингээд айгүй амархан юм шиг сонсогдож байгаа боловч хүн датсан зүйлсээсээ хагацах тий тэрэндээ үгүй гэж хэлэх энэ надад одоо юу яхаа үр шимээ өгөө болцсон байна гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрнө гэдэг нь бас өөрөө айгүй надад бол айгүй тийм чаленж тий хүмүүс ер нь бол ихэнхэд нь одоо тгийс санагддаг юм шиг санагддаг хэцүү санагддаг юм шиг санагддаг тийм учраас өөртөө би нэг тэгэж хатуурхаарай гэж бас ингэж хэлмээр байна. За тэгээд сүүлд нас энэ мессенжер ингэж гоё ингэ нэгэрээ гэдэг заахгүй тийм болохоор эдгээр дээ цаг хугацааг ингэж гоё юу гэдэг би ингэж өөрчлөгдөд байна эсвэл ингэж юу гэдэг миний ингэж гой гэж бодчихсон тий яг зүг гэж бодож байсан зүйл бас ингээд би нээс ингээ хацах хэрэгтэй байна тавьж авах хэрэгтэй байна гэдгийг ингээд мэд одоо хүлээн зөвшөөрж явах энэ үедээ бас өөртөө гой ингээ сайхан байх тий тэр зүйлсүүдийг ингээ хийгээрээ гой эрүүл хайгуул хийгээрээ тий гой юм менежмент юм хөнгөн юм контентууд иймэрхүү зүйлсүүдийг бас ингээ гой үзээрээ гой комеди ч юм уу тий тиймэрхүү зүйлсүүдийг ингээ үзэж гоё өөрийгөө гоё баясгаарай гэж байна. Тийм аюу тийм гоё хайрлсан тийм одоо мессежүүд бол аюу орж ирж байна. Тийм чи ингээд аюу сайн байгаа шүү те. Зүг зурмаараа ингээ явж байгаа шүү гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. За энэ группийн хүмүүсийн дунд аюу тийм одоо фикс ордоож гэж ярьдаг те. Одоо арслан хумах үхэр хилэнцтэй
ийм ордуудтай хүмүүс байх магадлал маш өндөр байна. Ялангуяа хөхөр хилэнцэн орны хүмүүс байна. Тэгээ ер нь fixed буюу энэ одоо монголоор одоо юу гэж ярьд юм бол fixed сайнууд тий сайн ярьсан энэ сайнууд энэ одоо ордууд болохоор ер нь жоохон өөрчлөлт нь маш дургу байдаг. Ер нь нэлээд доктортой ийм хүмүүс байдаг. Тэгээ альва өөрчлөлт шинжилтийг ер нь бол одоо нэг тийм одоо дуртай тий өөрчлөгдөе гэхлээр тэгээд автаа хүмүүс л жоохон биш байдаг. Тэгэхээр таны хувьд бол жоохон тийм хүмүүс яаж магадгүй гэж байна. За хэдүүлээ тэгээд гач шоноос мэдээлэл авъя. За ангараг гараг. За 6 дугаар гэр дээр ангараг гараг 6 дугаар гэр дээр. За тэгээд хоньны орд гарч ирсэн байна. За маш одоо юуны энерги бол гарч ирж байна. Тэгвэл ангараг гарагийн энерги. За тэгэхээр та нарын маань одоо ирээдүйгээс ирж байгаа цагтл гэх юм бол юу ядана. Би одоо энд тий аюу их одоо юу ядана одоо тэмцэж гэх юм уу одоо аюу их юмны төлөө ингээ явж гин өөрийнхөө төлөө за адил амьдралаа зохицуулах гад бүр ингээд маш ингээд дайчин тий тэгэж одоо хичээж байна гэдэг тийм. Тэгээд миний хувьд одоо өдөр тутамдаа хийдэг одоо чиний хийж байгаа зүйлсийг бол би одоо хийхэ болсон. Тэгээд би яг ингээд хийхийг хүсэж байгаа тийм яг юм passionate яг ийм одоо хүсэл тэмүүллийн зүйлээ би ингээд олчихсан байгаа. Тэгээд би тэрнийхээ төлөө өдөр бүр ингээд шаргуу ингээд хөдөлмөрлөдгөө. Тэгээд яг одоо ингээд чиний хийж байгаа өөрчлөлтөө чиний ингээд амьдралд тохиолдож байгаа энэ одоо тухгүй тийм энэ одоо мэдрэмжүүдийг чинь би ачаар хоёлаа ингээд зүг зүйлээ бол ингээд олсон. Тэгээд хийх ёстой зүтгэх ёстой зүйлээ бол ингээд олсон. Би яг тэрэндээ бас ингээд үнэхээр чин үнэнчээр тий. Тэгээ маш ингээд дайцнаар ингээд маш шаргуу ингээд хичээж байгаа. Тэгээ хоёлаа юу ч байсан нөгөө нэг галчуугаа бол ингээд юу яцсан байгаа шүү ингээд өөрчлөлтийг өөртөө ингээд трансформацийг ингээд өөртөө юу агаад аваад тэгээд тэр хувирлын үр дүнд маш гоё юм дайчин юм одоо тэг өөрийнхөө доторх галыг асаасан гэж байгаа юм шиг тий. Хоёлаа ингээд галаа ингээд асааж чадсан. Тэгээд энэ гал бол хизээч одоо ингээд дуусчгүй дундаршгүй. Тэгээ нэгээ хоёлаа өдрө болгоо ингээд өрдөж байдаг тий. Ингэж явж байгаа. Тэгэл чи бит хоёр л одоо ингээд маш гоё ингээд өөрийнхөө сүр хүчийг харуулад тий ингээд гоё гэлэл заад яг ингээд өөрийнхөө үнэн оршихуугаар ингээд амьдарч чадж байгаа гэж тэгж байна. Зя одоо бүгдээрээ tarot card-наас мэдээлэл авъя. За би өнөөдөр болохоор юу ая гэж бодсон. Аюу сонирхолтой байдлаар tarot энэ 3 tarot-ыг ашиглана. Тэгээд энэ болгоноос энд нэг яач тийм үү? 4 хүзэр авч тийм үү? За тэгж бодож байна. Тэгээд одоо юу гэдэг юм олон ийм tarot card ашигласан тий. Ийм гоё ийм сонирхолтой онцлог хийя гэж бодож байна. За би бас өмнө ингэж үзээгүй. Тэгээд за гоё байх болов гэж бодож байна. За нэг картнаас 4 карт тэгээд дараагийн декнээс дахиад 4 карт гэх ингэж явна гэсэн үг. За нэгдүгээр группийнхэнд маань ирж байгаа одоо ирээдүгээс ирж байгаа захидал тий. Юу вэ? Ирээдүгээс тэдэнд юу гэж захиарч байна вэ гэх харцгаая. За эхний 4 карт. За дараагийн 4 картыг харъя. Маань яаж харагдаж байна? Тэгээд нэг жоох ингэж юм. Тэгээд нэг карта энд оруулж байх юм. За. За. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161
Зэр ингэж шалтгаар зүгээр ингэж дөө. Бас ингэж юу ачаар би ингэ харж чаддгүй маань. Ингээл дахиад ингээд төрөж дөө. За. Яны зүр группийн ханд маань ирээдүгээс ирж байгаа мессеж юу вэ те. Хэдүүлээ картуудаар заашгүй яг дарчлаа тий. See a life force energy. Empress. Two of Cups. Wow. Хамаагүй амжилт гарч ирж байна. Three of Swords. Strength. Ten of Cups. Page of Swords бүр орж гарч ирээд Eight of Wands. Six of Seven of Pentacles. Three of Wands. Sun card. За Seven of Swords руу гарч ирсэн байна. За тэгэхээр за бүгд ирээ загтал руугаа орноо. За тэгэхээр ирээдүйн танд та өөртөө ингээд тэ амжилт хэлж байгаа захиал юу вэ гэхээр ингэж энэ дунд аюу тийм одоо хосоо ч юм уу эсвэл сүнсний гэр бүлээ тий soul tribe хайж байгаа жоох юм ганцаардж байгаа хүмүүс одоо бол байгаа юм шиг байна. За тэгээд маш удаан хугацаанд ингээд яг ингээд таны жинхэнэ өөртөө чи ингээд нийлэх хүмүүс айгу цөөхөн байгаад байсан ч юм уу тий нэг яг тэгж чадахгүй байгаа юм шиг санагдаад байсан бол би маш гоё юм одоо намайг яг ингээ байгаар маань хайрлах би бас өөрийгөө ингээ хайрлах тэр хүмүүсийгээ би ингээ олсон гэдэг чинь олсон. Тэг би ингээд ганцаараа л ингээ хүлээгээл тэг ингээд тэгээд байдаг байсан тэр цаг хугацаа бол ингээ ерөөсөө ингээ өнгөрсөн гэдэг чинь тийм. Тэгээд өмнө нь намайг шархлуулж байсан тэг хүмүүсээс бол би ингээ явж чадсандаа бол маш ингээ баяртай байгаа. Тийм. Тэгээд ингэж явах ч гэсэндээ надад өөрөө маш одоо юм юу байсан өөрт маань маш их юм хүчийг ингээ өгсөн надад. Тэгээд ингээ өдөр болгон би ингээ өөрийнхөө төлөө ингээ зогсснороо тий өөрийнхөө дургу хүмүүстэй тий дургу ажлыг дургу тий яг ингээ дотор миний мөн танартай ингээ юу байгаагүй төрчилдөг байсан зүйлсүүд ингээ орхиж явснараа би өөрийнхөө дотоод хүч чадлыг олж авсан. Тэг ингээ дотоод хүч чадлаа ингээ олоод авсан байгаа тэр цаг хугацаанд болохоор ингээ амьдрал маш юм одоо би өөрөө амар тийм энергиэр дүүрэн болж эхэлсэн. Одоо 90 тойрондоо ингээ дандаа энерги ингээ алддаг байсан бол би дуртай тур зүйлээ хийгээ тэ өөрийнхөө төлөө зогсныхоо дараа болохоор амьдрал надад ингээ маш ингээ гоё энергитэй ингээ санагдаж эхэлсэн юм. Өмнө ингээл нэг тийм бүүдгээр ч юм уу те ийм байгаад байдаг байсан бол би ингээл одоо яах вэ ийхүү гээл те амьдрал ямар гоё юм бэ гээл амьдралыг айгуу тийм өнгөлгөөр харж чаддаг болсон гэдэг чинь. Тэгээд хүнд хайрлагдах ямар гоё юм бэ те. Тэгээд яг ийм нэгээ гэсэн те зөвхөн ингээд хин нэг нь ингээд илүү одоо хичээлүүд гаргаад нөгөөх нь арай баах ч юм уу те эсвэл нөгөөх нь арай их гаргаад тийм юм тэнцвэргүй биш ингээд хоёр талаас юм хайрлцсан би бинийгээ хайрлах те би биний хөлөнд шүрх ойрлох ийм хүмүүсээ олно гэдэг ч өөрөө яасан гоё юм бэ гэдэг чинь би өмнө нь бол ингээл би ингээл хичээгээл байгаад байдаг гэсэн харилцаануудад те би л ингээ хичээгээд байдаг юм шиг санагдал тэгэл яг ингээ миний хичээж байгаа тэр хичээл зүтгэлийг ингээд авах надад буцааж өгөхгүй болохоор бүр маш их шаналдаг байсан тийм. Тэгээд одоо яг энэ цаг те ирээдүйд ингээд одоо чи ингэ сонсож байгаа бол би л ирээдүйд ингээд тэр гоё хүмүүсийг ингээ олсон те.
Тэгээ би гол нь энийг одоо юу яхад зөвхөн өөрийнхөө дотоод тэр мэдрэмжүүдийг ингээ хүлээн зөвшөөрөөд тэрэндээ суурилсан алхмуудыг ингээ авах нь чухал байсан юм бэлээ гэж тэгж байна. Тэгээд энэ дээр бас ганцхан хүзэр page of source үзэр ингээ буруугаар гарч ирж байгаа байхгүй юу? Энэ болохоор ингээ хайж барьсан ингээ хөөхөд те. Тэгээд би ингээ өмнө нь бол ингээ ерөөсөө ингээ өөрийгөө те энд ингээ гарч ирж байгаа мэдрэмжүүдээ ч гэсэн хүмүүстэй ингээ хуваалцахгүй ерөөсөө байсан гэдэг тийм. Тийм чиний энэ үйлдэл чинь надад таалагдаагүй гэдэг юм те. Тэрийг ерөөсөө хэлэхгүй зүгээр л дотроо бодож шаналж явдаг байсан. Тийм тэгэд энийг ингээ болчихсон чинь те ерөөсөө л ингээд болоод те би яг л тэр одоо мэдрэмжээ honor хийгээд гэж ярьдаг те. Тэгээд ингээд амьдралдаа ингээд үйл хөдлөлүүдийг одоо тэрэндээ ингээд тулгуурласан шийдвэрүүдийг ингээд гараад явхад болохоор ингээд ерөөсөө юм гацсан хүлээсэн ч юм уу хин нэг те хин нэг нь намайг ингээд аварчихгүй байхдаа надад ингээд те гаргаж байгаа сэтгэлийг гаргах хүн байдгүй байхдаа гэдэг ингээд хүлээхгүй болоод би өөрөө ингээд үнэхээр таалагдахгүй байгал орхиод ингээд явсны дараа бол өөрийгөө илэрхийлдэг болсны дараа бол ингээд юмс ингээд маш хурдан тий ерөөсөө ингээд ерөөсөө юу гэдэг би ингээд таалагдахгүй байгаа бол орхичж байгаа юм чи надад гуйнаглах шалтгаан байхгүй тий гуйнаглах одоо юу байхгүй юу гэдэг хэрэг байхгүй гэх юм уу тийм болохоор тэгэл өөрөө би ингээ юу хүсэж байгаа гэдэг дээр ингээ төвлөрж байгаа учраас би яг ингээ хүсэж байгаа зүйлээ ингээ хийгээл яваад исэн чинь хараараасаа л миний хүсэж байгаа зүйлсүүд ингээ болоол тий ингээ яваад исэн. Тэгэл нэг л мэтгэд би бүр ингээ маш гоё амьдралыг ингээ өөртөө зохицлоосон байсан. Би өөртөө тэр одоо маш юм comfort тий юм та хайрлуулсан энэ гоё юм баян чинэлэх сэтгэлээрээ материалын хувьд юм баян одоо юм. Гэхдээ энэ группийн хүмүүсийн дунд одоо эд материалын баян гэж илүү сэтгэл санааны одоо юм амьдралын эрч хүчийн баялаг байдал надад бол маш их мэдрэгдэж байна л да. Тийм дээр ч гэсэн ингээд Ten of Cups тэгээд дээрэс нь сан картууд гарч ирсэн байгаа байхгүй юу? Тэгээд Ten of Cups үеийн доор болохоор Seven of Swords үзэр гараад ирсэн. Тэгэхээр энэ юу байгаа юм бэ гэхээр аз жаргал гэдэг чинь ерөөсөө юу үнэн байхын нэр юм байна тий. Би өөртөө үнэн байхыг хүлээн зөвшөөрөх. Тэгжээж би аз жаргал гэдэг зүйлд ингээ хүрэх юм байна. Би өөртөө үнэн биш байгаад өөрийгөө хуураад эсвэл бусдад ингээ тий өөрийнхөө үнэн мэдрэмжүүдийг хэлэхгүй ингээд өөрөөсөө ч гэсэн энэ үннийг нуугаад ингэж яваад хахаар би ерөөсөө энэ аз жаргал гэдэг зүйлийг ингээ мэдрэхгүй байна гэдгийг би бас айгүй сайн ойлгосон гэдэг чинь. Тэг энэ бол ингээд бас та нарын маань одоо яа энэ одоо Phoenix-ийн энэ трансформацийг бас ингээ илэрхийлж байгаа байхгүй одоо ингээд өмнө нь ингээд чамайг хүмүүс зүгээр л шувуу гэд ингээд тэ нийгэм ингээ чамайг хэлцээ одоо гэр бүл ч юм уу тэ эсвэл та өөрөө тэгээ итгэцэн ч байт юм уу тэ нийгэм хэлээгүй байсан гэдэг. Тэгтэл ингээ таны доторгүй би чинь зүгээр шувуу биш штэ би чинь галчуу штэ гэд ингээ та тэрийг мэддэг байсан. Тэгтээ та тэрийг өөртөө ингээ хүлээн зөвшөөрдгөө тэ за би чинь ингээ зүгээр шувуу штэ. Тийм миний одоо ингэж мэдэрч байгаа нь зүгээр миний л асуудал байх тоо тий би л одоо ингээл байж хэвчтэй хүн штэ гэд тэгээ өөрөөсөө ингээ өөрийгөө ингээ жоохон хойшин тавиад байдаг гэсэн байгаа байхгүй юу ингээ өөрийнхөө үнэн дүр төрхийг ингээ жоохон нуугаад байдаг гэсэн ч юм уу тий тийм бол ингээ та нар маань ирээдүйд бол энэ бага тий энэ одоо хуучин өөрийнхөө хувилбарыг ч юм уу ингээ живэл ингээ бишээ гэдгийг нь бол юу яасан юм байна танд мэдэж чадсан юм байна. Тийм. Тэгээд тэгснийхаа үндсэн дээр бол би үнэхээр өөрийнхөө дотооддоо үнэхээр амар амгалан тий үнэхээр одоо юм аз жаргалтай байж чаддаг байсан. Тэг өмнө нь ингээд би хүмүүстэй байхдаа ингээд юу тий таалагдахгүй юм гарч ирсэн гэсэндээ би юусэн ингээд хилдэггүй байсан. Тий. Гэхдээ одоо бол би ингээд айгуу гоё байгаа тий энэ мэдрэмжүүдээ тэр хүмүүс аавал хэлэх албагүй те зүгээр дотроо би өөрөө тэгж мэдэрч байгаа гэдэг хүлээн зөвшөөрөхтэй аягүй чухалхгүй. Тэгээд ингээд тэр мэдрэмжүүдээ ингээд хүлээн зөвшөөрөөд ирэхэд миний харилцаануудад маш одоо юм юу гарч ирсэн гэдэг чинь
өөрчлөлтүүд. Тэгээд ийм сэтгэл хангалуун тий ийм харилцаануудыг би бас бий болгож чадсан гэдэг чинь. Тэгээд энэ Ken of Cups-ууд ч бас өөрсөө гэр бүлийг илэрхийлж байдаг. За тэгэхээр single хүмүүсийн хувьд болохоор ирээдүйд бол ер нь бол нэлээд гэр бүлээ олцсон тий. Өөрийнхөө хосыг олцсон ийм хүмүүс бол маш их байна. Тэгээд гоё ингэж ээж мэж болж байгаа тий. Аав ээж болж байгаа иймэрхүү хүмүүс бол маш их харагдаж байна. Яг тэгвэл гэр бүлтэй холбоотой, үр хөвгтэй холбоотой тий. Иймэрхүү картууд маш их гарч ирсэн байна. За тэгээд та нарын маань хувьд бол тэгээ яалтчгүй тий ирээдүгээс ирж байгаа цагт нь юу вэ гэдэг юм бол ерөөсөө би яг тий өмнө одоо өөрөө тий амьдрч ингээд сурж байна тий үнэн өөрөө амьдрах чинь яасан гоё юм бэ тий. Тэгээд өөрчлөлт гэдэг бас яасан гоё юм бэ? Өөрчлөлт гэдэг хэрэгтэй цаг үедээ авахд үнэхээр л одоо тий яг ингээд хэрэгтэй үедээ л хэрэгтэй цаг үедээ л ингээд ярьдаг тий. Тэгээд өмнө нь ингээд байсан хүмүүс чинь ингээд муу хүмүүс гэсэн үг бас биш ээ тий. Буруу хүмүүс гэсэн үг бас биш ээ. Тухайн цаг хугацаанд тухайн таны тэр үеийн одоо нөхцөл байдал таны тэр тухайн үеийн хөгжилтэй version бол тэр хүмүүс бол үнэхээр тий таны хувьд маш зөв хүмүүс бол байсан. Тэгэд юм гэдэг дандаа ингээд нэг цаг хугацаагаараа тий нэг янзаараа ингээд байдаггүй гэсэн тий ийм одоо цагтлал та нарт маань ирсэн байна. Тэгээд та нарын маань ирээдүй тий ирээдүгээс ирж байгаа цагтлал гэх юм бол одоо авж байгаа энэ өөрчлөлтүүдээ үнэхээр хийгээд яваад байгаарэ тий. Үнэхээр чи ингээд хүсэж байгаа тэр гоё зүйлсүүд дээр ингээд очиж байгаа шүү. Яг ингээд хүссэн амьдралаараа ингээд гоё амьдарч байгаа шүү гэж хэлж байна. Тэгээд энэ дотор мэдрэгдэж байгаа зүйлсүүдтэй ингээд бити өрөг ингээд буруутгаараа тий. Энэ үнэхээр ингээд зөв одоо чи мэдэрч байгаа гэсэн ийм мессежүүд бол гарч ирсэн байна. За тэгээд нэмэлтээр хэвтүүлээ. Дараад хэвтүүлээ шүү харъя. За хумхын орд гарч ирсэн байна. Хумх хонь. За тэгээд загсны орд гарч иржээ. За тэгээд уншлан таарсан тий. Уншлан таарсан. Тэгээд хордон таараагүй бол зүгээрээ заавалчгүй одоо юу гэдэг орд болох нэг таарах албагүй гэдэг шүү. За тийм байна. За тэгээ ерөнхийдөө та нарын маань уншлага дуслаа. Тэгээ та нартаа ад жаргал амьдрал төсөё. Тэгээд баярлаа. Баяртай. Бүгдээ дараагийн мэдлэгээрээ уулзъя. Намайг дэмждэг та нартаа маш их баярлаа. Тэгээ намайг дэмждэг бол гоё бас комент бичээд тэгээ гоё лайк энэ дараад тий. Би өөрөөс ингэж хэлдэг л дээ. Тэгээд тэгэрээ гэж үсээ би бас гоё сэтгэл харах тий маш гоё дуртай байдаг. За тэгээд баярлаа. Баяртай. За 2 дугаар группийн маань уншлагатай тутамрлаа. За та нар маань энэ хөх хөнгөн тий ийм өдийг сонгосон байна. За та нарынхаа сонголын картаас зэтгэлээ. За та нар маань parrot тий. За энэ бол миний мэддэг шүү байна. За тэт шууны өдийг сонгосон байна. За тэгээд энэ карт нэр болохоор за бусдын юу гэж бодож байгаа вэ гэдгийг бол ингээд зүгээр тоохгүй орхоо тий. Чи бол ингэ чийштэй тий. Ингээд өөрөө ингэ байгаарэ. Бусдын ингэ бодолт ингэ савлаал тий. За энэ намайг одоо нэг найз чинь чамайг юу гэдэг юм. Чи юм штэ тий хэлсэн чинь тэрийг би үнэхээр тийм юм байх таа гэж боддог ч юм уу тий. За тэгэх бол ингэ хэрэггүй. Чи өөрөө бас ингэ мэдж байгаа тий. Тийм одоо ингэ бусдын чамайг яаж харж дүгнж байгаагаар чи өөрөө ингэ савлна гэж байхгүй тий. Тэгээ өөрийгөө жинхэнэ өөрийг ингэ олоод тий. Өөрөөсөө би үнэхээр тийм юм уу гэж тий өөрөөсөө ингэ асуугаараа бус хүмүүсээс биш тий би үнэхээр хийм бэ гэдгийг чи өөрөө л мэдэн штэ гэж байгаа. За ийм утга учиртай карт гарч ирсэн байна. За тэгээд энэ хэсэг та нарт мань таарсан бол мэрийг өргөжлүүлээд үзээрэй. Хэрвээ ингэж үгүй би ингээ өөрийгөө аяусаа мэдэн штэ тий бусдын юу гэж байгаа надаа ингээ хамаагүй штэ би л ингээ өөрийгөө мэддэг тий өөрөөрөө байдаг хүн штэ гэж байгаа бол нөгөө хоёр группийг ингээ сонгоорой. За бүгдээ oracle картаас эхлээд energy check үргэлжлүүлээд явъя. За та нарт маань ирээдүгээс ирж байгаа захидал юу вэ те? За ирээдүгээс ирж байгаа та өөрийгөө айгуу лаг мэддэг болт юм болов уу? Амар тийм өөртөө ихтэй юу ядах юм? Орж ирэх юм. Би бас амар тийм одоо юм чөлөөтэй байгаа ийм одоо мэдрэмжийн тороод ирлээ. 2 дугаар групп болохоор надад бас жоохон хүнд байгаад исэн. Тийм хүнд гэдэг нь болохоор
миний яг өмнө туулж исэн зүйлсүүд байсан болохоор надад тэгээ санагдсан байж магадгүй. За энэ групп болохоор яг нэг айгу тийм өөдрөг гэх юм уу? Тийм байгаа тийм. Ирээдүйн танаас ирж байгаа тэр мэдрэмжүүд бол маш гоё юм өөдрөг байгаа тийм. Quest нэрээ гэдэг нэг айгу гоё юм. Өөрийгөө халуун гэж ярьж штэ. Тийм байгаа юм шиг. Earth worship гэнэ. Until my body is in your arms, I worship you, dear mother of mine. За. За 20 дугаар үргийг сонгосон хүмүүс маань ирээдүйгээс ирж байгаа тийм тэдэнд ирж байгаа ирээдүйгээс ирж байгаа цагтлын үе. You are gifted гэнэ. За ер нь айгу юу яасан байна. Та нар маань ирээдүйн та тэ ирж байгаа цагтлал бүр ингэж маш одоо юм өөдрөг байна. За ягаад гэх юм бол та нэгт ингээд өөрийгөө хин гэдгийг мэдчихжээ. За тэгээд дээрээс нь та бол маш ухаалаг. Тэгээд өөрийнхөө ингээд авьяас чадварыг ингээд нэгэд ингээд илрүүлчихэд тийм учраас ингээд юу гэдэг юм. Ингээд лаг спорт юм байла шүү дээ. Ингээд талбайдар гараад одоо сакснаар ярих юм л дээ амар гоё ингээд тоглол. Тэгж яхад угаасаа бус хүмүүстэй чи ингээд муу тоглож ийн гэж хэлсэн ч тэр хүнд одоо ямар ч одоо наалтахгүй шүү дээ. Ягаад гэх юм бол тэр хүн чинь юу гэдэг юм амар олон оноо авч мавч ч юм те айгуу сайн байгаа хасаа ингээ өөрөө мэдж байгаа юм чинь тэр хүмүүсийн одоо те чи нэр юм яаш те гэж хэлсэн тэр өгнүүд бол тэр хүнд бол бүр өөрийн нийт санагдаж те яа гэвэл тэр хүн ингээ өөрийгөө мэдж байгаа учраас те өөрийгөө ямар ур чадвартай те ямар потенциалтай хүн гэдэг мэдж байгаа учраас за тэгээ дээрэс нь энэ карт ч гэсэн тэ яг ингээд юу яаж авахгүй яг барайн ингээд орж байгаа хүн байхгүй. Тэгэхээр ирээдүйн таавал үнэхээр маш амжилттай явж байна. Энэ дээр бол бити одоо юу гараа юу гэдэг лээ. Одоо эргэлзээрэй гэх юм уу тийм. Бити ингээд эргэлзээрэй. Таавал үнэхээр ирээдүйд бол яг ингээд одоо яг л нэрээ тэр спортын уралдаан тий үнэхээр тамирчин бол тий үнэхээр тэр одоо салбартаа бол үнэхээр манлайлж байгаа бол харагдаж байна. Ямар ч одоо ингэ салбарт тий ажиллаж байсан үнэхээр тэрэндээ бол манлайлж ингэ явж ингэ чадж байна. Тэгээ дээрээс нь ингээд яг энэ дэлхийд ирэх амьдрал тий энэ одоо дэлхийн амьдрал гэдэг ч өөрөө яасан гоё юм бэ гэдэг айгүй их ингээ worshiping гэж ярьдаг шүү дээ. Яг тэгж байгаа байдал ингээ бас ингээ харагдаж байна. Тэг амьдрах ямар гоё юм бэ гэсэн ийм мэдрэмж надад маш их төрж байна. За тийм байна. Тэгэхээр бол одоо бол та нар маань ер нь яг ингээ ирээдүйгээс ирж байгаа мессеж учраас тий одоохондоо ингээ жоохон бусдын үгийг ингээ айгүй өөр дөрөв тусгаж авах гэдэг хүмүүс яж магадгүй. Одоо тэр чинь бол ингээ өөрийгөө жоохон мэдгүй байна л гэсэн үг шүү дээ. Тийм байж магадгүй наа. За тэгэхээр та нарт маань энэ одоо тий хэсэг ингээ таарж авах юм бол өөрчлөлт сонсоорой. За бүгд аач шанасаа мэдээлэл авъя. За 2 дугаар групп маань ирээдүйгээс ирж байгаа мессеж цатлаа вэ. За нар гарч ирсэн зам хэр эргэлзэлтгүй. Тэмгээр ч одоо та нарын маань ирээдүйд л ингээд нар гээж байгаа юм байна. Бүр ингээ амжилт бүтээл тий туйрвал энерги ирч хүч. За тэгээл тэр нэг гялалцдаг тий нар яаж гялалцдаг вэ тий яг тэрэн шиг ингээд амьдрал чи ингээд shine хэр shine хийж байгаа юм байна. За тэгээд юуны ордон дээр загсны ордон дээр гарч ирсэн. За загснууд маань яж магадгүй тий. За тэгээд загс өдр гэхээр надад бас юу байж магадгүй санагдаж байна одоо. Загс ч бас маш юм сүнслэг амттай шүү дээ. Тэгэхээр бас юм сүнслэг зүйлсүүдэд маш амжилт гаргах ч юм уу тий. За тийм хүмүүс байгааг үүсэхгүй. За тэгээд 3 дугаар гэргэж гарч ирсэн. За тэгэхээр бас нөгөөдгөр бас юм зохиолч болох ч юм уу тий. За эсвэл өөрийнхөө маш гоё бичих чадвартай гэдгийг мэдэх ч юм уу. Эсвэл ингэж өөрийгөө маш гоё ингэж илэрхийлэх чадвартай юм байна. Бусдаа ингэж харьцах одоо чадвартай юм байна гэд одоо юм хоолой үр дээр дээ шүү дээ. Ингэ throat chakra надад бүр ингэ өмнөх группийг ингэж хийж хахад ингэ throat chakra ингэ бүр ингэ хоолон дээр ингэ хөндөрлөөд заахгүй. Тэгэнгүүт ингэ та нарын ингэ уншлага ингэ хийсэн ч юм бүр ингэ би ингэ цаан сайвар төлөд таалаад ингэ ярихад ингэ амар гоё байгаа байхгүй. Тэгэхээр маш ингэж гоё өөрийгөө илэрхийлж
чаддаг бас хүмүүсийн группийг сонгосон байж магадгүй харагдаж байна. Тэнийг ингээ ярьж марихад ч гэсэн маш ингээ хөнгөн байгаад байгаа байхгүй би ингээ юу гэдэг ингээ хэлчихгүй тэгээд хэлчихгүй гэсэн бодол ерөөс байхгүй ингээ цаанаасаа л ингээ дурсаад байгаа байхгүй. Тийм байдал бол харагдаж байна. Тэгэхээр маш энэ группийн хүмүүс бол ингээ одоо хэл ярианы баялаг ихтэй хэл ярианасаа ингээ хөгжсөн тэг өөрийгөө илэрхийлж чаддаг. За юм ундаг хүмүүс байна. Тэгэхээр авьяастай тий. Ер нь бол ингээд авьяас чадвар гэдэг бол бусдад харилцаа дамжил гэдэг бол тэрнтэй бас хаашгүй холбоотой байдаг. За юм байна. За хэвлээ бүгд одоо тарot картнаас мэдээлэл авцгаая. За би өнөөдөр уншлагаа юу яаж байгаа ийм одоо 3 өөр декнээс тий 3 өөр ийм тарot картнаас мэдээлэл авч байгаа. За тус бүр 4 ширхгээр аваад за тэгээд юу яаж байгаа хайдаа тэгээд өнөө групп төр бас ингэж хийсэн чинь маш одоо сонирхолтой байсан. За тэгээ юугаа хэлчих. За. Загалч. За за бүгдээрээ тарот картнууд арья. Тамир манай ирээдүйд маш гоё өөртөө ихтэй байгаал харагдаж байна. Тийм үнэхээр амжилттай байгаа юм чи өөртөө итгэхгүй гэж заах үү тий. Тэгээд ингээ өөрийнхөө ингээд угаасаа авьяас чадварыг олоод нийцсэн юм чи тий. Би чи ийм авьяастай юм байна. Би чи ийм одоо зүйл чаддгийм байна гэдгийг ингээд мэдсэн хүн ч одоо яаж өөрөх одоо юу авах тий. Тэр хүнээс амжилт салах тий. Тэг өмнө ингээд өөрийгөө мэдээж тэ нөгөө авьяас чадвараа нэгээгүй хүн чинь бол одоо бас санаа мандс жоохон тиймэрхүү байж магадгүй юм. Арай хараахан ингээд өөрийгөө юунд сайн гэдгээ ойлгоогүй тэ олж илрүүлээгүй ч юм уу. Эсвэл одоо тэр чадвараа ингээд бүрэн эзэмшээгүй байгаа ч юм уу тэ. Тэг эсвэл ингээд эргэн тойрных нь ингээд та ингээд өөрийгөө нэг юм дайгуу сайн гэдгийг мэдчихээд тэ тэрийг ингээ хий би одоо ингээ тгийгээ тэгсэн чинь чи одоо яаж юм хийж чаддээ юм гэх юм уу тэ эргэн тойрны хамтад жаа тэгдэг байж магадгүй яг одоогийн нөхцөл бол тэ ирээдүйд бол ингээ санарвал тэр хүмүүсийг л одоо өстө одоо ингээ бодох юм бол ирээдүйд ингээ одоо байгаа бодож байгаа тэр үед хэлжсэн хүмүүсийг ингээ бодох юм л өстө нэрээ ямар сайн хүмүүс вэ тэ гэж бодохоор байна. Я хамтар группийн ханд маань ирээдүгээс ирж байгаа цагтл явъя гэсэн. Тэгэл одоо ер нь ингээл явж байгаа юмар ингээд яваад байгаарэ гэх юм шиг тий. За окей. Картотарья. За Night of Wands гарч ирж байна. За ийм л одоо өстөн нэрээ тий. Хийгээл яг энэ карттай ингээд ажиллах магаад ижлэн санагддаг надад шиг. За тэгээд ингээд wand буюу энэ саваа энэ гал арчин бол маш өндөр байна. Галын ортны хүмүүс их байж магадгүй. За тэгээд justice өдөр. За 5 wands дахиад wand өдөр гарч ирж байна. Seven of swords. Emperor. За маш их надад бол хоньны энерги, хоньны ортны энерги бол байна. Хонь арслан ном тий. За Six of Swords. За Empress card. За Three of Swords. Та Seven of Swords гарч ирж байгаа юм. 2 Seven. Гэтэ энэ ингээ буруу харсан. За Ace of Cups. За Five of Cups. За окей. За тэгэхээр та нарын маань хувьд одоо амжилт бүтээлийн хувьд ингээд айгу гоё тий юм байгаад байгаа. Тэгээд яг тухайн цаг мөчид одоо ч юм уу тий таны ингээд дэмжих ёстой хүмүүс гэж байдаг шүү дээ. Одоо хүний энэ хүн намайг одоо ийм зүйл хийвэл энэ хүн маань намайг дэмжих байх таа гэсэн хүмүүс жоохон өмнөний хэлгээд ингээд жоохон ар нуруу руу зүрх рүү хутга зоосон байгаа байдлаар харагдаж байна.
Тэгээ та бас одоо ингээд аягүй их гайхчихж магадгүй тий. Энэ хүмүүс яг намайг дэмжихгүй юм бол та тий. Би ингээд үнэхээр л миний одоо хайртай дотны гэсэн хамгийн дотны хүмүүс шүү дээ. Яг ингээд би ийм юмд ингээд зориглоод би ийм хийгээд тэгж хаад ингээд намайг ингээд унтраагаад байгаа юм бэ тий. Намайг бүр ингээд дэмжих биш ингээд яг ингээд унтраагаад байгаа юм бэ гэд аягүй тэгж бодож магадгүй гаргаж байна. Тэгээд ирээдүйн та бол өөртөө ирээдүгээс чи ирж байгаа цагт болохоор энэ хүмүүс бол ингээд үнэхээр чиний одоо тий чамайг дэмжих хүмүүс бол ингээд биш юм аа. Тийм учраас ингээд чамайг дэмжихгүй байгаамаа. Тэгээ энэ хүмүүстэй ингээд арсалдаад ч юм уу тий тэгэх ингээд ерөөсөө хэрэггүй. Тэгээ энэ хүмүүсийг зүгээр ингээд сайхан тавиад явуулчихаа гэдэг чинь яг ингээд чамайг өөртөө тий дүгэн татахгүй байгаа. Одоо юу гэдэг нь чамаас ингээд шал өөр хүнийг олж харчингуудаа чи юм штэ гэдэг тий тийм хүмүүсийг бол ингээд зүгээр артаа ингээд үлдээгээд ингээд орхиод яваа. Чамайг ингээд үнэлж чадахгүй байгаа хүмүүс бол тий хизээч одоо чи тийм хүмүүсийн дундаас бол ингээд гялалцсан гэж байхгүй тий. Яг уу ингээд тухайн үед ингээд амар ингээд юу гаагаал тий шазар зугаал ингээд тэр хүмүүст ингээд өөрийгөө харуулна гэд ингээд бодож иж болно. Тэгтээ эн чи өөрөө явж чи үнэхээр тэр хүмүүст үнэхээр харуулж чадна. Яагаад гэвэл чи үнэхээр одоо тий авьяастай байгаа. Тэгтээ чиний одоо сэтгэл зүрх шархлан штэ гэж хэлж байгаа болов уу гэж харагдаж байна. Чиний гол нь ингээд сэтгэл зүрх шархлаа штэ. Сэтгэл зүрхээ ингээд хамгаалаарай гэдэг юм байна. Тэгээ ирээдүйд чи энэ хүмүүст өөрийгөө харуулж чадж байгаа, өөрийгөө хэн гэдгийг мэдсэн байгаа тий. Тэгтээ энэ хүмүүст ингээд нэг тэгээд одоо ус санахын цаашаа тий ер нь энэ хүмүүст ингээд өөрийгөө харуулна гэж техник хэрэггүй гэдэг чинь. Тэгээ угаасаа л амьдрал гэдэг хинбэ гэдэг нь ингээд харагдчихдаг тий. Ингээд шудрах штэ ер нь амьдрал бол тийм маш шудраг. Яг тухайн цаг хугацаанд хин нэгэн хүнийг ингээд хуурчлаа гэж бодож байгаа ч гэсэн тий. Тэгээд худлаа зөвлөл тэгээл угаасаа юу яах юм одоо илчлэгдэх нь тий мэдэгдэх нь бол ингээд цаг хугацааны асуудал байдгаа. Тийм учраас хэрэггүй зүйлсд ингээд тий одоо тэр хүмүүстэй зууралдах ч юм уу тэр хүмүүст ингээд өөрийгөө харуулна гэхийн хооронд зүгээр л за энэ хүмүүс намайг үнэлдэггүй хүмүүс юм байна уу гэж тэгэл урагшаараад ингээд яваарэ. Өөрийгөө гоё ингээд хайрлаарай гэдэг чинь эн чинь бас ингээд өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр шүү дээ тий. Тэр хүмүүс ингээд л өстө өөрийгөө би харуулна гээл тий. Тэгж яхаа хооронд үнэхээр чамайг зүгээр байгаач та хараад тий чи үнэхээр гайхалтай байна тий чи үнэхээр сайхан байна гэж хэлж чаддаг тийм хүмүүсээр л өөрийгөө хүрээлүүлчих л тий заавалчгүй одоо чамд ингээд гоё зүйлийг өгч чадахгүй хүмүүсээс тий тэр муухай үгийг сонсон байнг хажууд нь байх шаардлагагүй шүү дээ гэж хэлж байна. Тэгээ тийм байна. Тэгээд та бас ингээд тий ирээдүйд ч юм уу одоо ч юм уу маш олон хүмүүс ингээд нүүр царайг ингээд жинхэнэ нүүр төрхийг ингээд олж харж чадчихна нэ. Тэгээд угаасаа тэгж харж байгаа учраас тэр хүмүүс хизээч одоо таныг хүсэж байгаа тэр сайхан сэтгэлтэй тэр хайрыг бол үнээр танд өгч чадахгүй байна гэдгийг би ингээд ирээдүйд ингээд хараад мэдсэн байна гэдэг чинь. Тэгээ одоо ер нь юу гэм хин намайг дэмжиж чинь хин намайг дэмжихгүй байна гэдэг дээр маш сайн ингээд анхаарах хэрэгтэй гэдэг байна. Тийм. За иймэрхүү мессежүүд гарч ирж байна. Тэгээ илүү одоо өөрийнхөө ингээд зүрх сэтгэлийг хайрлаарай гэсэн мессежүүдийг бол өгч байна. Одоо юу гэдэг чи өөрийгөө олоорой ч гэдэг юм уу те ихчээгээрэй гэж байгаа юмнууд бол харагдсан. Зүгээр чи угаасаа чадж байгаа хийж байгаа амжилттай байгаа. Тийм зүгээр өөрийнхөө зүрх сэтгэлийг сайхан гамнаарай хайрлаарай. Заавал одоо хүн тийм ингээд харилцаануудаас тийм ийм одоо ачаа зовлон тийм depression өөрийгөө үл хөндлүүлж байгаа, үл хайхруулж байгаа юм сэтгэл гонсгор мэдрэмж авах албагүй штэ гэдэг чинь. Үнэхээр ийм зүйлийг өгч чадахгүй ингэж байгаа тийм тэр хүмүүс л байгаа биз тийм. Заавал ч тэр хүмүүстэй чи ингэ байгаадах шаардлагагүй зөв тавиа явуулчихаа гэдэг чинь. Зя бүгдээрээ дахиад өвн 3 дугаар гүрийг юу байхгүй штэ. Шорт. Зя дахиад нэг хэд орд. За энэ дээрс бол надад юу байна? Ер нь жоохон ийм агаар болон гал мах одтой хүмүүс маш их байна. Хумах. За юу хумах. Хон. За чинлүүр. Тийм чинлүүр аяг байна. Арслан тийм гал ордууд аяг ихтэй. Арслан байна. Арслан хумах за тэгэл тийж орж чинь дөө. За тэгээд уншлан таараа тэгээд ордон таарааг бол зүгээрээ
тэгээд зөв группээс сонгосон байна гэсэн үг шүү да. За тэгээд бүгдээрээ уншлах нь таалагдсан бол гоё комент үлдээгээд лайк дараад намайг гоё дэмжээрэй. Тэгээд та нарынхаа урмын үг бас надад маш гоё байдаг шүү. Гоё тэг сонсоход харахад үнэхээр тааламжтай байдаг. Тэгээд намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Та нарт хайртай шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа, баяртай. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатай зүтэмэрлээ. За та нар маань энэ одоо картыг сонгосон байх учиртай тий. За картын дээр нь Heron гэсэн юу байна? Юу гэдээ шоу байна. За би энэ шоуг бол мэдгүй байна. За энэ шоуны үд нь болохоор за Let's Go Convention. За ерөөс ингээд ийм байх хэвээр, тийм юм байх хэвээр тий гэсэн зүйл байдаггүй амьдралд. Тэ хүн болгон өөр ингэсэн unique тий онцгой өвмөц амьдралын одоо зам мөртэй байдгаа. Тэгээ заавалчгүй юу гэдэг 20 21 25 таа хүнтэй суугаагүй ч юм уу. Тэсэл хүүхэд гаргаагүй ч юм уу. За ийм байх ингээ албагүй. За Монголд бол тиймэрхүү шүү дээ. Манай Монголд бол. За эсвэл юу гэдэг 20 21-тэй бас ингээ хүнтэй суух гэсэндээ зүгээр тий. 25 таа хүнтэй суугаа тэгээ хүүхдүүд гаргаад амьдрах ч бас ингээ зүгээрээ. Тийм. Тэг бас одоо орчин үеийн монголчууд ер нь бол ингээ их хүнтэй суудаг шүү дээ. Гэхдээ одоо бас ингээ барууны хүмүүсийг энэ төр дуурайгаад ер нь жоохон өөс нэрээ санхүүгийн эрхчлөлөнд хүртэйгээ лугтай болно тий. 30 гараад хүүхдтэй болно гэдэг хүмүүс бас байдгаа. Тэгээ тэр хүмүүсийн бодлол бас тэр хүмүүстэй зөвөө. За ингэсэн байна. Ирээдүйн одоо ирээдүйн өөртөө тэгээ хэлэх гол мессеж бол энэ ах шиг байна. Ерөөсөө ямар нэг юм те ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэсэн ийм одоо загвар бол байдаггүй те. Тэгтээ яг мэдээд амьдрал юм ингээд хүмүүс загварчилжтэй шүү дээ. Одоо юу гэдэг 21-т сургуулаа төгсөөл тэгээд 25 хүртэл ажил хийгээл тэнгуүтээ дахиад гадаад руу явж мастер хамгаалал тэгээд доктор хамгаалал тэгээд 30 мочтой ингээд хүнтэй гараа суудаг. Тэгээд нэг одоо л нэг тийм нийгмийн conventional path бол нэг иймэрхүү ах шиг байгаа гэж бол би хардаг. Тийм эндээс бол ингээ өөр байж болно тий. Тийм их сургууль сурахгүй ч гэсэн байж болно шүү дээ. Тийм үстэй тий. Их сургууль сурахгүй ч гэсэн байж болно. Тийм одоо л тийм ер нь бол заавалчгүй нэг чийг барих гадах шаардлага байхгүй гэж байгаа юм л гэж байна. За тэгээд энэ мессеж та нарт маань таарч ах юм бол та нар маань зөв группээ сонгосон байна. Хэрвээ таахгүй байх юм бол өөр групп сонгоорой. За бүгдээрээ дахиад energy check-ийг үргэлжлүүлээ. Энергийн туршлага. За 3 дугаар группыг сонгосон хүмүүс маань ирээдүйгээс ирж буй цагт юу вэ? За ин гэсэн карт гарч ирсэн байна. За эмгтээлэг энергийг бол илэрхийлж байгаа энэ карт маань. За 3 дугаар группыг сонгосон хүмүүс юм. Энэ ирээдүйгээс ирж байгаа тэдэнд ирж байгаа цагт юу вэ? За маш гоё эмгтээлэг энэ группийн ер нь ихэнх нь эмгтэн хүмүүс сонгосон болов эсвэл эмгтээлэг энерги сэргэж байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс сонгосон байгаа л харагдаж байна. God сөдөр гарч ирсэн байна. God сөдөр ч бас өөрөө одоо divine feminine гэж ярьдаг те тэр балиул ингэ илэрхийлж байдаг. За энэ дээр юу тавьсан нэр хаа энэ одоо YouTube-ийн дүрм мөр энэ Goddess гэсэн. Тэгээ divine feminine гэсэн утгатай. Тэнгэрлэг эмэгтэй гэж одоо монголоор орчуулад байлаа. Тэгэхээр тийм хөөцөл байна. За тэгээд light гэсэн үг гарч ирсэн. За маш гоё үдрүүд гарч иржээ. See the light within yourself and your own minds гэж байгаа. Тэгэхээр одоо нэг хүн ингэдэж штэ одоо чиста хөрх юм аа, чиста сайхан сэтгэлтэй юм аа ч юм уу те эсвэл ч үнэхээр өөдрөг гоё хүн юм аа гэд хүний магтчихдаг хүмүүс эд штэ. Тэр хүмүүс ерөнхийдөө өөрөө ингээд өөрийгөө ингээд өөрийнхөө гэрлийг бусдаас хардаг гэсэн ийм утгатай өдөр байна л та. Одоо юу гэдэг зарим хүмүүс тийм мэдэрч штэ ингээд
Яач нэр тэр айгүй тийм сонин амиа хичээсэн, хуваа хичээсэн, эсвэл тэр өстө нэр айгүй муухай хүн штэ. Тэгэл айгүй ярьдээ штэ. Тэр хүмүүс чинь яг үндэ одоо тэр хүмүүсийг ингээ олж хараад байгаа юм биш. Ер нь бол өөрийнхөө дотор байгаа сүйдийг харж байгаа л гэсэн үг байдгаа. За энийг хэлчихье. За яа харагдчих. За ерөнхийдөө болж юм. За одоо хэдүүлээ. Асар шанаас мэдээлээ тий. За тэгээ ингээд энэ хэсгээс ингээд ярихад болохоор бас жоохон яриа тий. За тэгэхээр та нар маань ирээдүгээс ирж байгаа мессеж гэх юм бол юу яаж байна? Маш гоё эмэгтэй хүн бол тий. Маш гоё эмэгтэй болж байгаа. Эмэгтэй эрчимтэй эмэгтэй хүн бол тий. Маш гоё эмэгтэйлэг энергиэс хэрэгж чадж байгаа хүмүүс бол харагдаж байна. За ээж болж байгаа, их хүн болж байгаа. Эмэгтэй хүн байх ямар сайхан, байгаль хийж ямар сайхан, дэлхийн ертөнц ямар сайхан. За тэг эрэгтэй хүн бол тий. За тэр талын ойлголтуудыг мэдчихэж болно шүү дээ. Одоо юу гэдэг нь эрэгтэй хүн бол одоо мэдээж хүүхд төрүүлээд жирэмсэн болоо тий. Ээж болж чадахгүй. Гэхдээ байгаль ээжийг хайрлаж чадна. Тэг эмэгтэй хүнийг хайрлаж чадна, ээжигээ хайрлаж чадна. Тийм эн чинь бас айгүй том юм одоо үнэхээр юм амьдралын үнцэнтэй зүйл шүү дээ. Ер нь бол эрэгтэй хүний хувьд тий. Тэр одоо оршихуйг хайрлана гэдэг чинь хайрлын энэ өөрийнхөө охиныг хайрлана. Тэг одоо гадаа байгаа модыг хайрлана ч гэдэм үү тий. Модыг хараад юу гэдэг тэр цэцгийг хараад ч юм уу тэрийг ингээд гоё хамгаалгансан гэсэн тий. Тийм хүсэл энэ төр төрөх ч юм уу тий. Ер нь ингээд амьдралыг айгүй гоё хайрлаж байгаа. Тэгээд их хүнийг эмэгтэй хүнийг хайрлаж байна гэдэг чинь амьдралын их усүр тий байгаль ээж дэлхийн ертөнцийг хайрлаж байна гэсэн үг байдаг. За тэгээд ингэж хайрлаж байгаа, энийг мэдэрч байгаа, энийг ойлгож байгаа хүмүүс л үнэхээр дотроо гэрлийн асаасан хүмүүс байдаг. Тэгээд та нар маань бол үнэхээр одоо сүнслэг төвшөнд бол маш өндөр хөгжиж яваа тий. Ирээдүйд бол тэгж явж байгаа шүү. Тэгээ юмс ингээд зөвхөн тий амжилт, алдар нэр тий нэр хүнд мөнгө төгрөг биш юм байна гэдгийг маш сайхан ингээд ойлгож байгаа. Тэрний балансыг доктортой авч явж байгаа тий ийм хүмүүс байна. За тэгээд би бас нэг энэ мэдээлэл бол одоо мэдээлж байх тий. Энийг бас ингээд ярмаар санагдлаа. За яагаад гэх юм бол бас ингээд эмэгтэй хүмүүсийн хувьд тий ингээд үртэй болно, хүүхдтэй болно, за эрэгтэй хүмүүсийн хувьд ч гэсэн хамаагүй тий. Аборт гэж юм байдаг тий. Ингээд хүүхдийн амийг таслах ч юм уу. За энэ зүйлсүүд бол үнэхээр би эмзэглэж явдаг. Үнэхээр одоо орчин үед бол ингээд юу гэдэг нь хүүхдийг ингээд тижээж чадахгүй юм бол гэсэн одоо тий тийм юугаар тий эд материаллык юмны тийм одоо эдийн одоо юу гэдэг нь дутагдлаас ч юм уу эсвэл тэрнээс бол ингээд маш олон юм одоо аминуудыг ингээд тасалцаад нь бол үнэхээр эмзэглэдэг. За тийм бол байж болохгүй гэж би үнэхээр хэлмээр байна. Би үнэхээр энэ дээр үнэхээр маш их эмзэглэдэг. Тийм хүн ээж хүн байхгүй, эмэгтэй хүн байхгүй, үр хүүхэдтэй дотроо байж болж байгаа тэр мэдрэмж гоё тий. Тэрийг ямар ч одоо эд мөнгө материал тэрийг нөхгүй штэ. Тийм би үнэхээр энэ дээр бол тэгээд нэг манго жимстэй ном гэд байдаг ч тэрнэр айгуу гоё гаргаж ирдэг. Тэрийг бол бас гоё жоохон дүүнер эмэгтэй дүүнер маань тэг эрэгтэй хүүхдүүд ч гэсэндээ тий гоё ингээд унших юм бол эмэгтэй хүний амьдралыг ойлгоно. Тэгээд ийм зүйлсүүд тэр бас юм хариуцлагагүй хандахгүй гэсэн үг штэ тий. За астра шанс юм дээ. За санчир гараг хилэнцгийн ордон дээр за 8 дугаар гэрэж гарч ирсэн байна. За астра шоон дээр л за тэгэхээр санчир гараг хилэнцгийн ордон дээр 8 дугаар гэр гэхээр ер нь бол нэлийн одоо юу байна. Одоо бол та нар маань жоохон нэлийн одоо юм дарк амьдралынхаа жоохон дарк үе дээр явж байгаа хүмүүс байж магадгүй гэж байна ялцчихгүй. Би сая бас айгүй хэцүү зүйлсийг ярьлаа шүү дээ. Аборт хүүхдээсээ татгалзах талаар ярьсан бас ийм зүйлсүүдийг туулсан хүмүүс байж магадгүй. Үнэхээр тийм зүйлийг туулаад гарч байгаа бол үнэхээр одоо юу хай тий. Үнэхээр бид нарт бол одоо сайн сайхны хүсгээс өөр зүйл бол байхгүй тий. За тийм бол одоо энэ одоо хичээлийг тий сайхан ингээд суралцаарай.
тий өөрийнхөө сүүдэртэй талтай ажиллаа тий сүүдрээ ялан дийлээд өөрийнхөө гэрлийг асаагаарай гэсэн мессеж бол маш орж ирж байна. Шууд орж ирж байна. Тэгээ 8 дугаар гэр чи өөрөө хилэнцэн ордныг хэр за тэгээд дахиад бүр ингээ хилэнцэн ордтойроо ингээ гараад ирж чинь гэхээр та нар маань ер нь бол маш юм хүчрхэг хүмүүс байна. За хилэнцэн орд бол тэгээ хилэнц гэхээр ер нь жоо хүмүүс ингээд нэг тиймэрхүү одоо бодолтой байдаг шүү дээ. Яст нэрээ өөстө нэрээ хилэнцэн залуучууд бол ийм тийм өстэй токсик моксик хилэнц эмэгтэй бол ер нь бол өдр гэлтэй тэгдэг. Ер нь бол тэр бол үнний ортой худлаа бол биш. Тийм тэгээд энэ хүмүүс яагаад тийм байгаад байна вэ гэхээр өөрийнхөө доторх сүүдэртэй жоохон адилж чадахгүй байна л гэсэн үг. Тийм сүүдэртэй адилж чадахгүй байгаа учраас тэр сүүдэр нь талдаа ингээ удирдуулаад тий ингээд жоохон юм токсик тухай одоо юмнууд ингээ гаргаад байдаг. Тийм учраас ялангуяа танд хилэнцэн ордны плейсмент тий хилэнцэн ордны ямар нэг одоо нар сар одоо юу гэдэг суугаар ангараг тий Меркури юу байна хамаагүй тий Норс нүүтэй одоо юу байж болно одоо хай занглаа ур занглаа ч юм уу ямар нэгэн байдлаар юм хилэнцэн ордны плейсмент ихтэй хүмүүс байна ер нь энэ хүмүүс. Тэгэд ийм одоо плейсмент байгаа л бол ер нь л ерөөсөө за би сүүдрийн ажил хийх ёстой гэж ер нь бол баг бодчих хэрэгтэй. За тийм байна. За тэгэхээр та нар маань ирээдүйд те ирээдүйгээс ирж байгаа мессеж те. Тэгэхээр энэ ирээдүйд бол та нар маань энэ одоо shadow work сайхан хийгээд би түрүүн сүнслэг юмнууд яриадсан те. Сүнслэг юмнууд ерөнхийдөө эхлэдсэн. Тэгэхээр сүнслэг ойлголтуудыг маш сайхан ойлгоод өөрөө гэрлийг асааж чадсан байна. За баяр хүргье. Тэгэд энэ зам нь сантар дээр байгаа хгүй. Тэгээд сантар ч өөрөө бас тийм одоо ингээл илээлтэй байдаг гараг бол биш одоо ер нь бол нэгэн хүнд ингээд хичээлийг заадаг. Тэгээ хүнд хичээлүүдийн дараа хүн ер нь бол тийм за би үнэхээр өөртөө ажиллах хэрэгтэй байна гэдгийг ингээд ойлгодог тийм байна. Тэгэхээр тэрнийхээ үндсэн дээр бол бас та нар маань үнэхээр өөртөө ажиллаж чаджээ. Ирээдүйд үнэхээр бид нар чадсан шүү гэсэн ийм мессеж. За энэ бол ингээд юу гэдэг ямар ч алдар нэр хүнд за ямар ч одоо эд материалын одоо юу те амьдралтаас бол илүү зүйл шүү. Тийм энийг бол бити одоо юу гэдэг бистэ ирээдүйд мөнгөтэй болов байна гэхэд тий. Тэгээд бити одоо юу гараа авто зэрэг юм уу? Тийм. Энэ бол үнээр тэднээс бүр хэдэн мянга дахин илүү зүйл шүү гэдгийг бол би сэтлэе гэж бодож байна. За тэгээд хэдүүл одоо тарot карт руугаа орё. Тарot картны хайс руу орё. За тэгэхээр энэ юу за тарot карт нэр болохоор би өнөөдөр 3 юм юу ашиглаж байгаа. Tarot deck ашиглаж байгаа. За тэгээ эндээс тус бүрээс нь 4 өдөр аваад тэгээд ерөнхийдөө уншлагын үргэлжлүүлье. За тэгээд 3 дугаар группыг сонгосон хүмүүс юм аа тий. 3 дугаар группыг сонгосон хүмүүс юм аа. Ирээдүгээс ирж байгаа залтал юу вэ? Харцгаая. За шоглоч. Тэгээ одоо бас ингээд нийгэм төрсний дараах сэтгэл готрол за тэгээд юу байдаг штэ ингээд хүүхэд бол хэцүү гэсэн ойлголтод ер нь бол маш их байдаг юм шиг надад санагддаг. Одоо ингээд тэр болгоныг байдгүй гэдэг юм биш тий. Тэд нараас илүү одоо хүн ээж байна гэдэг чи өөрөө маш гоё тий. Тэр талаас нь бас хүмүүс их ярих хэрэгтэй болов гэж бас би боддог. Би бас ингээд одоо багтаа тий дунд ангидаа ч юм уу одоо эмэгтэй хүн ер нь тэгээд жирэмсэн болол хүүхэд төрүүлэх юм бол одоо ингээд царай мотой болчт юм бэ гэсэн баг тийм бодолтой байсан байхгүй юу. Хүмүүс ер нь дандаа тэр татыг ярьдаг. Хизээж одоо юу гэдэг би хүүхдтэй болоод үнэхээр гоё байсан тий тэгж ярьдаг ерөн хүмүүс аягүй цөөхөн байсан тухайд одоо ч гэсэндээ ер нь харцсан гайгүй ч гэсэндээ бас тэгж ярьдаг юм шиг бас надад санагддаг. Тийм болохоор бас тэр хүмүүсийн тий тэр одоо үгэнд ингээ хавталгүйгээр тий эн чинь бас юм байгаа шүү дээ. Өөрийнхөө юник байцыг ингээд гаргаарай гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо experience бол тэр хүмүүсийн л байгаа шүү дээ. Заавалчгүй хүн хүүхд жирэмсэн болоод
одоо хүүхд төрүүлээд муухай болж байгаа юм байхгүй ч гоё байгаа эмэгтэйчүүд зөндөө байгаа шүү дээ. Сайхан жаргалтай байгаа өөрийнхөө одоо тий эмэгтэйдийн энергийг сэрээгээд энэ дэлхийн ертөнцийн тий үнэхээр хүн хүүхэд төрүүлээд сайхан амьдарч байгаа тий бусад үлэр дуурайл ингээд гэрэл өгж байгаа зөндөө хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг ингээд хараа гэж бас хэлмээр байна. За. За 3 дахь группийг сонгосон хүмүүс юм аа. Тэгээ бас найз охин тий их нэртэн тохиолдсон бас юм зүйл байж болно шүү дээ. Эмэгтэй хүнийг ойлгох тал дээр ийм зүйлтэй байгаа хүмүүс бас хэрэгтэй. Түрүү энэ тийм мессеж байсан махаа гэж бодчих. За дараагийн карт. За та нарт маань ирээдүгээс нь ямар мессеж ирж байна вэ? Гэрлээ асаасан гэхээр тэгээ яалчгүй бас сүнсний сэргэлт нь явагдаж байгааг үгүйсэхгүй. Одоо ер нь жоохон нэлээд сэтгэл готролтой байгаа хүмүүсийн группыг сонгосон байж магадгүй. Заавалчгүй хүүхэд мөхөд биш те. Одоо хүүхэд мөхөдтэй холбоотой тиймэрхүү биш. Ер нь жоохон амьдралынх нь жоохон тийм одоо хүнд нэг юм dark үе байдаг шүү дээ. Хүн болгонд байдаг одоо юм одоо төрсний дараа сэтгэл готрол байж болно. Эсвэл зүгээр сэтгэл готрол байж болно те. Тийм үе дээр явж байгаа хүмүүс байх шиг байна. За тэгээд ирээдүйн та өөрөө үнэхээр тэр сүудэртэйгээ уйллаа тий тулалдаад тэргээ ялна нийлээд гэрлээ. Тэг өөрийнхөө гэрлийг хасааж чадчих гэрлийг олсон байна. Ер нь сүнсний сэргэлтний явагдах гээд байгаа хүмүүс явагдаад эхэлсэн хүмүүсийн группыг сонгосон байгаа болов гэж би бодлоо. Санчаа гарагч өөрөө айгүй том одоо сүнсний хичээлүүдийг бас ингэ зааж идэг ийм гараг байдаг. За temperance observer moon card. За маш шимийн эмгтээлийн нэрэг өндөртэй карт байна. Үгүй юу байна? Ten of Swords. Full card, Ace of Pentacles, Justice, Ace of Swords, Knight of Swords, Queen of Wands, Nine of Wands, Four of Wands. За Two of Cups руу гарч ирсэн. За тэгэхээр за ирээдүйн таавал бүр ингээ маш үзэсгэлэнтэй болсон байгаа. За эмэгтэй хүмүүс тий маш үзэсгэлэнтэй болсон байгаа. За эрэгтэй хүмүүс бол үнэхээр үзэсгэлэн гоог биширч чаддаг тий. Тэрийг магтан дуулж чаддаг, тэрийг хамгаалж чаддаг. За ийм хүн болсон гэж хэлж байна. За тий. За тэгээд дээрэс нь юу яасан байна? За Injustice card-ийг ингэж харангуут надаа яг санчир гарах шиг санагддаг байхгүй юм. Юу гэдэг чи ингэ хичээлээ сурахгүй л одоо ингэ энэ ээж ингэ хүүхд ингэ одоо юм барьцсан ингэ задах гэж байгаа байхгүй. Тэгээд хүүхд ингэ яатан тий. Бидээтэй ээж гэдэгсэн. Тэгэхээр бол ер нь санчир гарагийн нэрэг жоохон иймэрхүү байдаг. За чи ингэ миний хийж байгаа хичээлийг тий миний хийгсэн юм хийхгүй бол би чамайг бараг заднаа тий гэж байгаа юм шиг. Ийм байдаг. За тэгэхээр та нарын маань хувьд за тэгээд энэ хичээлүүд нь юугаар дамжиж ирж байгаа вэ гэхээр ер нь бол нэлээд тийм хосын харилцаагаар дамжуулж ирж байгаа юм болов уу гэж надад шууд харагдаж байна. Яг бол доор нь Two of Cups руу гарч ирсэн. За тэгээ одоогоор ийм харилцаа тийм relationship хосын харилцаан дээр жоох асуудалтай байгаа хүмүүс байж болно. Тэгээ ер нь хосын харилцаан дээр ер нь дандаа л нэг тийм жоох шархлаад үлдчих гээд байдаг. Тэгээ одоо ингээд бүр ингээд шинэ харилцаа эхлүүлэхээс ч баг ингээд залхацсан. Ийм нэр надад маяг шиг мэдрэгдэж байна. Бүр ингээд ядарсан тий тойлсноо би одоо ингээд чадахгүй байна. Тэгээ шинээр юм эхлүүлж ингээд чадахгүй байна гэсэн. Тэгээ уг нь бол өөрөө ингээд үнэхээр гоё хүнтэйг ингээд уучраад юугаа ингээд эхлүүлмээр байдаг.
гоё ингээд шинэ харилцаа эхлүүлмээр байдаг. Энэ жоохон нэлийн юм доо хосын харилцааны травматай гэж ярих үү тийм хүмүүс бас байж магадгүй харагдаж байна. Жоохон нэлийн бүр ингээд ten of swords зэрэг гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд яалтчгүй нэлийн амьдралынхаа уналтын үед ирсэн хүмүүс байна энэ хүмүүс маань. Тэгээд ирээдүгээс чи ирж байгаа мессежүүд юу вэ гэдэг юм бол одоо үнэхээр би чамд хэцүү байгааг мэдж байна. Тэгтээ чи энийг даван туулж чадсан л гэсэн мессеж гарч ирж байна үнийг хэлэхэд. Эхлээс бол одоо юу гэдэг тань ингээд амар зөвлөгөө өгөөл тэгж байгаа юм бол алгаа. Энэ болгоныг хоёулаа давд гарах болно. Хоёулаа нэг өөрийгөө идээд хамгааж чадах болно. Тэгээ одоо ингээд үнэхээр чам нэм одоо яг үнэхээр л юм одоо энэ шар суу амар хөөрхөлт байгаа юм ингээд бүх ингээд модных ингээд юунд ингээд байхгүй болсон. Тэгээ ингээд өвлийн уйлралт ингээд нэг ганц шар шоу ингээд тэрэг сарны хажууд ингээд зогссон. Яг ингээд үнэхээр ингээд одоо дээшээ тэнгэр хол доошоо газар дуугаад өглөө тэгээ яг нэг тийм ч юм шиг одоо санагдаж байна. Тэгэд энэ одоо энэ сантрын хичээлүүдээ сайн сурах хэрэгтэй юм шиг байна л та. Тэгээд энэ ялц зөв болохоор дамжуулж ингэж зүйл танд үзүүлж байгаа юм байна. Тэгээд таныг өөрийнх чинь ямар үзэсгэлэнтэй, ямар сайхан, ямар өөртөө ихтэй тийм хүн бэ гэдгийг чинь ингэж мэдрүүлэх гээд таны өөрийн чинь дотоод хүчийг ингэж гаргаж эргүүлэх гээд иймэрхүү үйл явдлууд танд болоод байгаа гэдгийг бас ингэж ойлгох хэрэгтэй гэдэг чинь. Тэгээд ер нь хосын харилцаанд ингээд асуудалтай байгаа хүмүүс үл ялцгүй өөрийгөө өндлөх, үнэлэмж, өөрийгөө хайрлахгүй байгаа байдал иймэрхүү зүйлсүүдэд болж л ер нь жоохон иймэрхүү асуудалтуудад орох гээд байдаг юм шиг миний хувьд санагддаг. Тэгэхээр бол нөгөө нэг уйлаг болсон нөгөө өөрийгөө хайрлах, марлах гэдэг чинь өөрийгөө нэгт тавих ч үгүй юм уу Ийм зүйлсүүдийг уйлаг болсон юм шиг санагдаж байгаа боловч яг энэ юу юм бэ? Би үнэхээр өөрөө өнөөдрөөс өөрийгөө хайрлаад эхлэе л гэдээ хэлчихэд болно шүү дээ. Тэгжээд л тэгэл хүн аяндаа цайжрын явна чанган тий ингэж болдог зүйл байгаа. За ерөнхийдөө ингээ уншлагын дууслаа. Тэгээ та нар маань үнэхээр ирээдүйд энэ бүгдийг бол ардаа үлдээгээд үнэхээр өөрийнхөө өөрийнхөө доторх галыг үнэхээр гэрлээг үл ингээ асааж чадсан мундаг гайхалтай хүчрэг хүмүүс байна. Үнэхээр энэ санчрын том сургаалуудыг энэ хичээлүүдийг ингээд ойлгож ухаарад ингээд авч явж чадсан байна. Тэгээд энд нь баяр хүргье гэж хэлмээр байна. За дахиад хэдэн ордууд. За тэгээд өөр ордууд гэх юм бол ер нь аюу их ус махбод байна. Тэгээд бас жинглүүр харагдчихээн. Гал махбод ч бас байна. За дахиад харъя. За охины орд байна. Охин хилэнц. За тэгээ хоньны ордууд гарч ирсэн. За тэгээд ордон таараагүй ч гэсэндээ уншлан таарсан бол ингээд та зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү. За заавалж ордон таарах ингээд албагүй байдаг. За бүгдээрээ юу аа тий уншлага ингээд дуусгая. Тиймний уншлагыг сонссон та нартаа маш их баярлалаа. Тэгээд маш гоё хэрвээ таалагдсан бол маш гоё комментууд бас ингээд үлдээгээрэй. Үнэхээр тэрийг харах бас маш гоё байдаг. За тэгээд та нартаа маш их хайртай шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа. Баяртай.